Монгол Ардын намынхаа та нарт эрх мэдэл бол багдаагүй. Өнөөдөр 21 аймаг 9 дүүргийн дийлэнхийг Монгол Ардын нам засаглаж байгаа. Цөөхөн хідэн ардчилсан нам засаглаж байгаа аймагуудыг ингээд оролдоод ардчилсан намынх нь одоо засагийн огцруулаад ингээ ажил хийх боломжгүй болгож байгааг бол бид нар эсэргүүцэж байна. Та нарт бол эрх мэдэл багдаагүй. Эрх мэдэл хитрхи их шунахаар юу болдгийг та нар мэднэ. Ардчилсан намыг битгий басаач ээ, ард түмнийг битгий басаач ээ гэж хэлмээр байна. Энэ хүн бол өөрөө сая шүлхийн асуудлаар өдөр шөнөгүй ажилласан. Энэ хүн дээр ямар нэгэн өөрт нь хариуцлагын асуудал бол байхгүй. Тамгын дарга нь бүтэц орон тооны асуудал, захиргааны асуудал дээр алдаа гаргасан учраас засаг даргыг одоо огцруулж байна гэдэг чинь ийм зүйл байгаагүй өмнө нь. Дээрэс нь тамгын дарга нь зөвхөн тэр захиргаа бүтэц орон тооны асуудал дээр алдаа гаргасны төлөө эрүүгийн одоо ял шийтгэл оногдуулахаар ингээ улаарч байгаа. Энэ бол улс төрийн захиалгатай одоо хэрэг шүү гэдгийг хэлмээр байна. Тэгээ Монгол Ардын намынхаа та нарт хийх ажил маш их байна. Ард түмний амьдрал өдрөөс өдөрт дороотж байна. Одоо гадуур ингээд би нилээ дэлгүүрүүдээр явж үзлээ. Хүмүүс ерөөсөө орлого нь бол зогссон. Хүмүүс зөвхөн хүнсний бүтээгдэхүүнийхээ үндсэн нэр төрлийн бүтээгдэхүүнийг л авж байгаа болохоос ш бусад бараа бүтээгдэхүүн ер нь авах болсон байна. За тэгээд одоо энэ түрээсэлж байгаа лангуунууд, хувийн аж ахуйн хвшлүүд бүгд одоо хаалга барьж байна. Тэгэхээр гадуур явж үзээч. Тэр хаав исэн ажилласаа хийж байгаа Баян Үлгийн аймгийн засаг даргыг огцруулах асуудлаа боль гэж одоо ерөнхий сайдад хэлмээр байна.